Миний нэрийг Шинээр гэдэг. Механик инженерийн сургуулийн 4-р курсын оюутан байна. За өнөөдөр миний илтгэх сэдв бол аршины үйлдвэрүүдийн хаягл ус лагнаас байгаль орчин тэгэхээр хор хөнөөл учруулж буй хромын нэгдлийг одоо шүүж авч дахин үйлдвэрлэлд ашиглах боломжийн судалгаа хийсэн байгаа. За ингээд судалгааныхаа ажлыг танилцуулъя. За ерөнхийдөө бол хоронгоо манай орны ирээдүйн хөгжлийн нэгэн том гарт бол яахаа аргагүй малынхаа эрхийг дотооддоо бүрэн боловсруулж дэлхийн зах зээлд гаргаж гарах хэрэгтэй байгаа. Мөн металлургийн салбарыг хөгжүүлэх явдал юм аа. Яагаад металлургийн салбар гэвэл Монголд бол юулэн төмрийн хөдөр байна. Мөн мал байна. Тийм болохоор энэ хоёр салбарыг бол хөгжүүлсээр бид цаашид доктортой бөгөөд хөш боломжтой юм аа. Тэгэд сайн чанарын ган бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хором хэмээх химийн элементийг өргөн ашигладаг байгаа. За энэ хоромын хийсээр одоо тухайн гам маань зэрүүлтэн зэвсгэртэй болдог, өндөр механик шин чанартай болдог. Гэх мэтчлэн олон сайн давуу талтай байд юм аа. За аршины үйлдвэрлэгчид хоромыг бүгд найрамдах хятад улсаас их хэмжээгээр импортлоо авч үйлдвэрлэлдээ ашигладаг байгаа. За энэ унтаг хором байна. За хоромыг арьс хэдэлүүлэх хэмээх нэгэн шатын боловсруулалтанд хэрэглээд шууд үйлдвэрээс харьяа цэвэрлэх байгууламж руу нийлүүлж хаягл болгон хийдэг байгаа. За тэгэхдээ одоо харьяа үржилсэн цэвэрлэх байгууламж маань хором сульфидийн нөхөө усаа цэвэрлэж чадалгүйгээр буцаага шууд төв цэвэрлэх байгууламж руу явуулдаг. Төв цэвэрлэх байгууламж бол химийн хүнд хаягдaltaй усыг бол цэвэрлэх боломжгүй. Тийм цэвэрлэх учраас шүүж чадалгүйгээр буцаага тугал гол руу нийлүүлээд ингээ байгаль орчин ихээр сүвдэж байгаамаа. За одоо ингээ байгаль орчин сүвдсэн гол жишээ болох одоо загаснууд өгсөн байна. За ингээ нийлүүлж байгаа бол ингээ үйл олон загас өгсөн. Тэгээд ийм булангартай бас байгаа. Орч байна туушгал бол. За тэгээд иймд одоо аршины үйлдвэрүүдийн хаягл ус лагнаас химийн элемент хоромыг ялгаа авах одоо гол зорилготой. Одоо хүрээлэн буй орчин амьд организмыг одоо химийн болцоодоос ангидуулахдаа гол зорилготой энэхүү судалгааны ажлыг хийсэн байгаа. За судалгааныхаа ажлыг үнцгийг танилцуулъя. За хаягл уснаас хор хөнөөлтөй боловч дахин ашиглах боломжтой. Одоо үйлдвэрүүдийн хаягл усыг одоо гидромеханикийн аргаар шүүж тэгээд шаардлагатай тоонд хөрөмжийг доршиж үзэж ажилуулах. Тэгээд мэдээ шүүсэн ялаж авсан хоромоо шинжилээд дахин ашиглах боломжтой үеийг тогтооно. Мөн одоо ногоон үйлдвэрлэлийг бий болгох уу ялгаа авсан хоромоо үйлдвэрлэж ашиглах байгаамаа. За хоромыг ялгаа одоо явсанд авснаар одоо дахин үйлдвэрлэж ашиглах боломжтой байгаль орчинд очруулах хор хөнөөлийг багасгах мөн хим технологи болон металлургийн үйлдвэрлэл хүчин хамгийн гол нь манай улс одоо ногоон эдийн засгийг бий болгох боломжтой маа. За судалгааны зорилт лаган дахь хоромын агуулгыг бол тогтоох нэгдүгээр. Хоёрдугаар лаган дахь хаягл усан дахь хоромынхаа агуулгыг тогтоох яг хэдийн хувийн концентрацтайгаар тогтоосон байгаа. Гуравдугаарт бол хаяглаас хоромыг шүүгч фильтрийг сонгож туршиж үзсэн. За дөрөвдөх нь болохоор дахин ашиглах боломжтой хоромын хэмжээг тогтоох 1 жилийн хэдэн тоног ялгах боломжтой тогтоох зорилготой. Мөн металлургид хоромын гидроксисульфатыг ашиглах байгаа. За одоо ерөнхийдөө бол хаягл уснаас хором ялах технологи гэх юм бол яг ийм зарчмаар явна. Нэгдүгээрт хаягл усыг нэгдсэн усан санд төвлөрүүлээд мөн хаягл одоо лаг байгаа хгүй. Тэр лагийг одоо нэгдсэн вандаа төвлөрүүлж аваа. Тэгээд ус лаг хоёрын хооронд нь усаар шингэрүүлж шингэлээд тэгээд усанд суспенслэгдсэн хоромын одоо фильтрээрээ шүүх байгаа. За ингэ шүүгээд шүүгдсэн хоромын нэгдлээ нунтаглаад тэгээд энэ бороор тэмдэглэсэн байгаа дээр дахин ашиглах боломжтой хоромын нэгдлийг одоо бүтээгдэхүүнийг одоо гаргаж байгаамаа. За дөрвөлтийн хэсгээ танилцуулъя. За ерөнхийдөө бол манай улсад сүүлийн 20 жил одоо аршин боловсруулах үйлдвэрүүдийн тоо ялангуяа Улаанбаатар хот орчимд бол аюу их нэмэгдэж байгаа. Тэр хэрээр одоо хором сульфидийн хаягл ус маш их хэмжээгээр ялгарч хаягл болон одоо гарч байна. За өдөрт 1000-аас дээш арьс боловсруулдаг үйлдвэр 18 байна. 200-аас 1000-ын хооронд бол 8, 200 хүртэл арьс боловсруулдаг жижиг үйлдвэр бол 6 шиг байна. За ингээд графикаар харуул ерөнхийдөө
том үйлдвэрийг дийлэх хувийг эдэлж байна. За дээрх графикаас одоо дүгнэхэд арьс ширүүн түүх хийдэг дотооддоо 100% одоо боловсруулалтыг анхдаг шатны хагас боловсруулалтыг хийх бололцоотой болсныг одоо харуулж байгаа. За тэгээд бид бол судалгааныхаа объект болгоод хан үйлдвэрт байрлах Монгит бүлгээр ХХК-д одоо очиж одоо туршилт шинжилгээгээ хийж тэр үйлдвэрийн хаягл усыг одоо судлаад фильтрийг бас ажиллуулж үзээд туршсан байгаа. За ингээд харьгаа үйлчлэн цэвэрлэх байгууламжид одоо арьс ширний үйлдвэрүүдийн хаягл лаг одоо төвлөрдөг байгаа яг үндсэндээ. Тэгээд ийм лагийг одоо дээж болгож аваад тэгээд химийн шинжилгээг одоо хийсэн байгаа. Тэгэхээр одоо химийн шинжилгээнд одоо дүгнэж харах юм бол хромын агуулга одоо 56 тонны 31% байна. За эндээс бид юу гэж дүгнэх вэ гэхээр хромын хаягл одоо хромын нэглэл нь лагандаа ингээд тундаг байх нэ гэсэн одоо дүгнэлтийг бол хийж байгаа. Одоо энэхүү шинжилгээнээс л за тэгээ харьяа цэвэрлэх байгууламжийн даралтын усны одоо хромын агуулгыг тогтоосон байгаа. 3 валенттай хромын агуулга бол 2013 оны 1 сарын 31-ний 10 цагийн үед бол 298 мг литр байсан байгаа. Тэгээд ингээд цаг болгон дээр ингээд хэмжилт хийж үзсэн байгаа. Ерөнхийдөө бол хаягл хором бол ерөнхийдөө харьяа цэвэрлэх байгууламж дээр очиод буураад гарах ёстой байтал эсрэгээр өсөөд гарч иж байгаа. Одоо тийм сонирхолтой дүр зураг одоо харагдаж байгаа. Тэгээд хоромын 6 валенттай эсвэл одоо 1000-ны 65 мг литр байгаа. Яг харьяагаас төв цэвэрлэх рүү явж байгаа шугамд бол. За. Тэгээд хаягдлаас лагнаас одоо хоромыг шүүгч фильтрийг сонгох байгаа. Одоо туршилтын ажлын маань 3 дахь хэсэг бол. За. Тэгээд Монгит бүлгээр ХКК-гийн одоо ДЭМИ гэдэг одоо Италийн технологи байгаа. Тэр технологийн одоо буюу одоо 1996 онд үйлдвэрлэсэн хаягдлаас тийш одоо шүүж одоо ялгадаг тийм фильтр байгаамаа. За энэхүү фильтрийн ажиллах одоо фильтрийн технологи үзүүлэлтийг одоо үзүүлье. За нэгдүгürt бол энэхүү фильтр маань мембранын шүүлтүүрүүдтэй байдаг. Мембранын шүүлтүүр нь 80-100 микрометрийн одоо сүрхэгчлэлтэй. Үүнийг үүгээр одоо хоромтоос ингээд дайрж өнгөрөхдөө одоо энэ 80-100-гийн хооронд ингээд том жижигээр ингээд ялгараад ингээд тэглээд доошоо ундаг байгаа. Ерөнхийдөө бол яг боорцог шүлэгтэй л адилхан. За тэгээд энэхүү одоо фильтр маань 4.6-аас 10 паскал даралттайгаар усаа шахдаг байгаа. За тэгээд мембраны нейтрал метр кубд 60-аас 300 метр квадрат байгаа. Тэгээд 5-аас 20 мм хоолой бүхий одоо гурлуудаар хоромтоос ингээ гүйж одоо энэхүү мембраныг шүлжиж урсдаг байгаа. Тэгснээр одоо бид хоромыг ялах бүрэн боломжтой. За ингээ уг фильтрийн ажил зарчмыг өнөхөдөө би ярьчлаа. Одоо тэгээд бичлэгийг үзвэл яг сайн дэр шүү дээ. Одоо энэ мембран маань энэ нүхнүүдтэй одоо ингээ платууд хавтан болно гэж нийлээд. За одоо оролт гаралтын устдад ийм механизмаар яваад. За дараад мэдэрч дээ. За тэгээд Монгит бүлгээр ХКК-д одоо хаягл тэр компани одоо хаягл усыг цэвэрж одоо фильтр шүүж туршилтаа хийж үзсэн болно. Тэгээд туршилтыг явуулахдаа нэгдүгээр хоромын 55 мг литр бүхий агуулгын усыг дээрх одоо фильтрээ шүүж. За энэхүү одоо хоромын оксид, одоо хоромын гидроксид сульфат, хоромын сульфат тэгээд мөн одоо карбоцит буюу одоо шороо ялгсан байгаа. Тэгээд мөн одоо хамгийн эхний дамжлал дээр бол өс одоо хялгацсан наалтсан байгаа. За ингээд шүүж авсан ялгаж авсан одоо хоромын маань нэг л одоо энэхүү байна. Одоо нунтгалцсан байгаа. Та бүд одоо үтж байгаа ийм юуг авсан байгаа. 1.25 кг хэмжээтэй нунтаг. За тэгээ энэхүү ялган авсан хоромонд бүтцийг тодорхойлсон. Одоо ямар бүтцтэй байгааг бид тодорхойлоход одоо кристалл бүтцтэй алдаад амар бүтцтэй болсон одоо тогтоогдсон байгаа. За тэгээд фильтрээр шүүгчдээ дээшнийхээ химийн найрлагыг одоо шинжилээд тэгж үүсгэд одоо ашиглах боломжтой одоо хоромын агуулмж бол 22.31% байсан байгаа. За тэгээд хаягдлууснаас хоромыг шүүсэн хэмжилтийн үр дүнг одоо ерөнхийдөө товч өгүүлэл одоо фильтрээр шүүгээд гарсан
бодисуудад одоо мэдээж хромын оксид, хромын сульфат, хромын гидроксид сульфат мөн шороо хэлхсийг гаргасан. Мөн фильтрээр шүгдээд гарсан нутгийн 22.31% нь үйлдвэрлэл дахин ашиглах боломжтой тийм хромын нэгдэл байгаамаа. За тэгээд ерөнхийдөө бол хромын нэгдлийн одоо дэлхийн хэмжээний одоо хэрэглээний үзүүлэлтийг гаргаа. Тэгэхэд одоо аршины үлдэлт 35%, композит буюу техникийн шинэ материалын үйлдвэрт хромын маань 5-7% ашиглагдсан байна. За мөн одоо хамгийн өргөө ашигладаг салбар бол мэдээж металлург буюу одоо хар төмөрлөгийн үйлдвэрт одоо ашигладаг байгаа. За тэгээд нэг жилд хэрэглэх хромын гидроксид сульфатыг Монгол улсын хэмжээнд гаргасан судалгаа маань. За нэгдүгээрт болохоор нэг арьсыг эдээсгэхэд 0.9 кг хромыг хэрэглэдэг байгаа. Тэгээ манай улс жилд 10 сая мал одоо нэдэлдэг. Тэгээд ойролцоогоор 1 саяыг одоо ботоодоо боловсруулаа гэсэн тийм тооцоо бол сүүлийн 3 жилийн дунд хараад тэгээд үзэхэд нэг арьс 0.9 кг гэдгээс одоо байгаа. Тэгээд одоо тухайн 100% хромыг хийлээ гэж бодоход 8.8% нарсандаа нэвчиж өгдөг юм байгаа. Үлдсэн хувь нь хаягл болоод одоо гарч байгаа. Тэр нь одоо тооцох юм нэг жилд 2462.4 тонн одоо хромын хаягл одоо услаганда шингээд ингээд харгай цэвэрлэх боломжруудаа хог болоо явж байгаа. За өмнөөс одоо бидэнд хэрэгтэй байгаа одоо ашиглагдах боломжтой хромын одоо туршилтын дүнгээр үзэхэд 549 тонны 36 тонн байгаамаа нэг жил одоо ялгаах боломжтой. Тэгээд одоо хромын одоо арьсны үйлдвэрт хэрэглэж байгаа хромын үн бол 2008 онд бол $1212 байсан. 2009 онд бол $1390 байсан. Тонн шүү дээ. 2011 онд $1565 доллар болсон байгаа нэг тонн. За тэгэхээр одоо нөгөө талд одоо ферро хром буюу одоо металлургууд хэрэглээд байгаа хром маань болохоор 2006 онд $2500 тонн, 2009 онд $4900, 2010 онд $4200 болж өгсөн. Тэгээд одоо өнгөрөх онд буюу одоо 2012 онд $4800 болж одоо үнэ одоо өссөн байгаа. Тэгэхээр одоо хром маань бол аршины үйлдвэрлэл металлургийн үйлдвэрт өнөрхөн ашиглагддаг болно гэдээ харагдж байгаа маа. За одоо судалгааны үр дүн бий ижилтэд талбай одоо та бүгд ингэ танилцуулбал одоо мэдээж дэлхийн зах зээл дээр өндөр үнэлэгдэх хромын гидроксид сульфатыг одоо аршины үйлдвэрлэлийн анхан шатны түвшинд ялгаа авах одоо боломжтой гоор миний судалгааны ажил одоо гол одоо шинэлэг давах тал нь байгаамаа. Мэдээж байгаль орчинд яг ээлтэй технологи болж байгаа. За дэвшүүлж буй шинэ саналаа танилцуулъя. Одоо мэдээж энэ хөө зөвлөлтөнд төсвөртэй гам байна. Одоо Монголд одоо хийгдэж байгаа. За хөрөө одоо ялгаа авсан үгээд 5549.136 тонн хромын нэглээ одоо металлургийн үйлдвэрт дээр дүүрсэн ферро хромтой холж одоо лигит буюу чанаржуулсан ган гаргаж авна гэвэл одоо 15Х 30Х гэх мэт одоо зөвлөлтөнд төсвөртэй бидний өрдөө тутмын амьдрал хэрэглэдэг сэрээ халбаас хэсүүлэл зөвлөлтөнд төсвөртэй тийм ганг одоо лигит ганг 54936 тонныг үйлдвэрлэх боломжтой нэг жил. За эсвэл одоо халуун төсвөртэй одоо радиатор байна. Одоо өндөр халуунд ажилладаг тиймэрхүү ганг одоо хийя гэвэл дээрх маркийн одоо кост стандартын гангуудыг 2746.8 тонныг хийж одоо болох нэ. За энэ нь одоо бүтээгдэхүүн эсвэл одоо ялгаа авсан тус хромын нэглээ коксоор ангижруулад ферро хром гаргаад металлургийн үйлдвэрт одоо ашиглах чанаржуулагч хэлбэрийн толгойж одоо экспортлох шийдэв үү те. Нийлүүлэх боломжтой одоо ферро хром маань одоо ийм бүтээгдэхүүн байдаг. За ингээд ферро хром. За одоо мэдээж одоо судалгааны ач холбогдол харъя. Нэг жилд одоо 549 тонны 36 тонн хромын нэглийг шүүж байна. Энэ бол эзэн засагт мэдээж өрүүлсэн нөлөөтэй. Хийм технологи болон металлургийн үйлдвэрлэл одоо манай оронд одоо хөгжих боломжтой. Шинжлэх ухааны хувьд гэсэн металлурги болон химийн үйлдвэрлэл манай Монгол одоо хөгжих нь одоо хэрэгтэй цаашдын одоо манай улсын эдийн засаг нөлөөлнө. Мэдээж одоо байгаль орчинд одоо амьд бие организмыг одоо хор хөнөөлөлт одоо багасгана. За дараад нь болохоор улсын эдийн засагт одоо мэдээж эргээр нөлөөлж байгаагаар нийгмийн давуу тал нь болж байгаа. Тэгээд нийт бүхэлдэн харж итгэлдээ ийм олон ач холбогдлын судалгааны ажиллаж байгаа. За дөрөвдөө хэлье.
За 2462.4 тонн хромын нийтлийг одоо жил болтод хаягдл болон харьгаа цэвэрлэх байгууламж руу нийлүүлж хаягдл болгодог. За судалгаанаас харахад харьгаа цэвэрлэх нь хоромтоосоо бүрэн гүйс цэвэрлэж чаддаг нь одоо батлагдсан байгаа. 3-дугаар тэгвэл үйлдвэрээс хаягдл болон гарч буй одоо хором нь усандаа суспенслэгдчихсэн хэлбэртэй. Тэгээд лагандаа шингэсэн тийм байдалтай байгаамаа. Ерөнхийдөө бол усанд уустгүй өөрөө бие дааж явах шиг нэг фаз үүсгдэг болохоор. За 4-дугаарт нь туршилтын дүнгээс харахад одоо дахин ашиглах боломжтой хоромын нэгдэл нь 549 тонны 36 тонн жил байгаа. За тус ялгаа авсан хоромын нэгдлээ шууд аршины үйлдвэрт ашиглах боломжтой. Эсвэл одоо металлургийн үйлдвэрт өндөр чанартай ган ширүүн бүтээгдэхүүнийг гаргах боломжтой маа. Манай улсад одоо металлургийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд одоо нэлээд олон газрууд байгаа. Жишээ нь одоо дарахтай төмөрлийн үйлдвэрт ялгаа авсан хоромоо хөдөл одоо тэнд чанартай бүтээгдэхүүн хийх бүрэн боломжтой маа. За мэдээж одоо үйлдвэрүүдийн одоо хаягдл химийн хортой боловч одоо дахин ажиглах боломжтой хоромтой усыг одоо фильтрийн аргаар шүүснээр томоохон ногоон эдийн засаг бүрхий те хөгжлийн нэгэн том гарцыг бий болох боломжтой маа. Энэ бол маш боломжтой зүйл. За мэдээж ингэж ногоон үйлдвэрлэл, ногоон эдийн засгийг гээд хамтдаа бүтээтгэе ногоон инженерчлэл мандахгүй. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.